MNC телевизийг сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Хоолны маструуд нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочдоор хүрэлцэн ирсэн хүмүүсийг та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За зочин тоогоочоор Рамада зочд буудлын Жот рестораны тоогооч Төмөрч өдөр хүрэлцэн ирсэн байгаа. За мөн уламжлал ясаараа бид бүхэнтэй үргэлж нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байдаг Монгол улсын мастер тоогооч, Монголын хоол урлахын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Дэлгэр мастер маань нэвтрүүлгийн нөгөө хэсэгт бас байрлсан байна. За надтай бас нэвтрүүлгийн маань хамтран хөтэлдэг гэр гэртээ тоогооч сэтгүүлийн редактор, хөтлөгч Тунгалаг нар ажиллаж байгаа. За хоолны маструуд нэвтрүүлэг маань бас дугаар бүртээ та бүхэнд сонирхолтой зочдыг өрн ирдэг хоолныхоо нэвтрүүлгийг бас та бүхэнд улам хөгжүүлэн хүргэж байгаа. Тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочдоор хоолны технологийн дээд сургуулийн оюутнууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бол гэгэн хайрын баярын өдөр буюу бидний хэлж заншснаар Валентины баярын өдөр байгаа. Та бүхэндээ бас энэ баярын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн маань нэвтрүүлэгт ч бас одоо таны баяр дээр баяр нэмхүүц сайхан зүйлс багтсан байгаа гэдэг дуулахад таатай байна. Ингээд та хоёр маань бас эндээ хоолоо хийх бах. Би бас хамтран хөтлөгч одоо Дэлгэр мастер руугаа явлаа. За тэг баярлалаа нэмхэ да. За тэгэхээр манай нэвтрүүлэг бол бас нэгэн шин зочин, нэгэн шин гайхалтай зоогоор та бүхэндээ үргэлжлэж хүрж байгаад баяртай байна. Ингээд өнөөдөр хүрэлцэн ирсэн Төмөрч өдөртөө баярлалаа. Ажлынхаа цаг завыг зохицуулаад бас манай нэвтрүүлэгт оролцож байгаа тийм ээ. Тэгэхээр хоёул өнөөдөр үзэгчтэй ямар хоол хийхээр одоо зөвлөгөө өгөхөөр бэлтгэсэн байгаа вэ? За өнөөдөр А цай маягаар амталсан хоньны шарсан хавирга. Тэгээд будааны цаасанд оруулсан салаад. Яргаа загтаслаад. За. Гайхалтай зоог бас болох нэ. Бид нар нөгөө нэвтрүүлгийнхаа өмнөх дугаарт бас яг хоньны махны английн тухай нэвтрүүлэг үзүүлсэн байгаа. Энтэйгээ уялдаад бас хоньны махаар хийх хоолнуудыг цуврал болгон хүргэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бас хоньны хавиргыг шарж хийсэн нэгэн төрлийн хоолыг одоо үзэгчдэд хүргэх нэ тийм ээ. Өнөөдөр таны хувьд бас сонгосон шоколадны хувьд ямар хэв ашиглаад одоо тэр зүрхэн хэлбэртэй одоо гол илэрхийлэл нь болсон хайрын бас гоё шоколадыг хийж үзүүлэх гэж байна тий. За тий одоо энэ Валентины баяраар болохоор хүн болгон хайртай хүнд шоколад бэлгэлдэг тийм ээ. Шоколадаар бүх төрлийн цэцэг, жимс тэгэл зүрхэн хэлбэртэй одоо янз бүрийн хүний одоо сэтгэл татгаар бас тийм хөөрхөн жижигхэн одоо өөрснийхээ хэмжээнд бүтээлүүд хийдэг. Тэгэхээр одоо өнөөдөр бол би шоколадаараа Валентины баярын өдөр нэгт хоёрдугаар одоо ийм сайхан залуу оюутнууд бидний зэрэгтэл ирээд энэ одоо баярынхаа өдөр юу хийж болох вэ тийм ээ гэдэг талаар бас зөвлөгөө өгөх гэж байна. За тэгэхээр өнөөдөр бол бүх төрлийн хэвнүүдийг ашиглаж бол бас янз бүрийн хэвнүүд байдаг. Энэ болохоор одоо шинэ пивер хэв байж байна. За пластмас хэв байдаг, төмөр хэв байдаг тийм ээ. За бүх төрлийн одоо энэ хайлтгүй одоо бас ийм хэвнүүд байж байдаг. За энэ хэвнүүдийг ашиглаад одоо янз бүрийн хэлбэр төрстөө өөрөө юу илэрхийлэн тэрийг одоо хийж өнөөдөр найз нөхөд болон хамгийн хайртай хүмүүстэй бэлгэлдэг. За шоколад маань хоёр одоо төрлийн шоколад сонгож авсан. Цагаан одоо бор шоколад хоёр. За шоколад бол хар бор, цагаан гэж гурван төрлийн шоколад байдаг. За тэгэхээр энэ чинь хоёр төрлийн шоколадыг сонгож аваад за хивээ ашиглана. За мөн одоо гарынхаа дүүг ашиглана. За дээрэс нь хаймран бас ийм хэлбэр төрсний юмнуудыг ашиглаад одоо Валентины баяраар хэрхэн яаж одоо шоколадаар хөөрхөн одоо өөрийнхөө юуг илэрхийлэх одоо юу хийж чадах нь гэдэг дээр би бол одоо оюутнуудад бол зөвлөгөө өгөх гэж бодож байна. За эхлээд бол шоколадаа бол хайлуулна тийм ээ. За гэрийн нөхцөл бол одоо усаа буцалгаад халуун болгоод за савнд хийж байгаа дээрэс нь одоо ганц савыг тавьж байгаад ингээд шоколадаа одоо жижиглээд хийгээд ингээд хайлуулна. За энэ болохоор нарийн бовны одоо бүх төрөл бол энэ шоколад бол одоо их өргөн хэрэглэгддэг. Хачир, шанц, дээрэс нь одоо чимэглэл тэгэл бүх төрлийн бүтээлүүдийн бас бүхлөтэн шоколадын бүтээлч гэж байдаг тийм ээ. Тэгэхээр ийм бүтээлч хийдэг учраас за эхлээд бол ингээд хоёр одоо юм да хоёулын савндаа хийгээд ингээд шоколадаа одоо хайлуулна. За хайлуулад энэ шоколадны хамгийн гол юм бол одоо энэ хайлтын температур бас их сайн тохирох хэрэгтэй. Тэгээд одоо бүтээгдэхүүний хийхдээ хамгийн гол нь температур бас тодорхой хэмжээний өтгөндүү
За тийм жоохон хөргөж байгаа төтгөнд болгож жагаад за хэлбэр дүрсээ сайн гаргах хэрэгтэй. Бас их шингэн болоод шоколад хайлаад одоо ерөөсөө хэлбэр дүрсээ сайн өгч чадахгүй байх нь шүү дээ. Хийсэн хэлбэр дүрснээсээ болохоор бас арай өөр их шингэн учраас өөрчлөгдөх юм тийм ээ. Тэгэхээр энийг бол аюул сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хэрнүүдийг яаж ашиглах вэ? Яаж бас хурдан хугацаанд бас цэцэг одоо хамгийн одоо хурдан хугацаанд хийгдэх цэцэгнүүд хийх үү гэдгийг бол би бас сайн хэлж байгаа. За мөн дээрээс нь шоколаднаас гадна юм бор цаасан, галкин цааснууд бол хэрэглэнэ. За энэ болохоор шоколад ингээд хайлуулсны дараа энэ дээр ингээд түрхэхээр эргээгээд нөгөө температур тийм үү жоохон хүйтэн өргөшн тавиад одоо хөргөхөөр энэ эргээд наалддаггүй. Яг тэр хэлбэрээ олдог. За тийм учраас одоо энийг бол бас би хэрэглэх материалууд дээр бол бас заавал байж ах шаардлагатай. Шоколадаар бол өөрийнхөө хүссэн ямар ч төрлийн зүйлсийг бол гаргаж болох юм байна гэдэг та бүхэн сая Дэлгэр мастрын ярианаас ойлгосон баг гэж бодож байна. Бид бүхэн өнөөдрийн нэвтрүүлэгтээ бас зориудаар яг залуучуудыгаа урьж авчруулсан байгаа. Мэдээж гэгэн хайрын баярын өдөр хүн бүр зөвхөн хосууд гэлтгүү те хайртай хүндээ магадгүй ээждээ аавдаа ахтай эгчтэй ч үт юм уу. Хайраа илэрхийлээд би таныг одоо хүндэлдэг шүү гэсэн нэгэн ясын хүндэтгэлийн одоо сайхан зүйлсийг бол шоколадаар илэрхийлж болох юм байна. Тэгэхээр залуучууд маань бас Дэлгэр мастраас асуух зүйл байх юм бол нэвтрүүлэг маань нээлттэй байгаа шүү гэдгийг дуулгахад таатай байна. Тэгээ миний хувьд бас 7 хоног бүр нэвтрүүлгээрээ дамжуулаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сайшаагдсан хүний эрүүл мэндэд тустай коктейлүүдийг та бүхэндээ хийж үзүүлдэг байгаа. За өнөөдрийн маань коктейлэнд бол лува орно, за ногоон өгөрцийн орно, буйцаа орно, лимон орох байгаа. Тэгэд энэ коктейл бол түрүүн нас нэвтрүүлэг эхлэхийн өмнө та ярьжсэн шүү дээ, жингээ барих гэж байгаа одоо хүмүүст их одоо хэрэгтэй байдаг. Тийм үү одоо чихрийн агуулмж байхгүй учраас эрүүл хооллохыг хүсдэг хүн бүрт бас хэрэгтэй юм коктейлоо гэж хэлж байсан тийм. За яг нь ер нь бол манай одоо хүмүүс ерөөг ихэвчлэн бол бас их мэдээж таргалт нэмэгдэг энэчнээс болж одоо өвчний их үүсэр болдог. За тийм учраас энэ коктейл бол бас жингээ барьж байгаа өдрийн нэг одоо цайныхаа цагаар энэ коктейлийг маш урт хугацаанд блендердээд тэгээд хийгээд уучаад явхад бол ямар ч чихрийн агуулмж байхгүй хүнсний бүтээгдэхүүн яг өөрийнхөө юугаар ямар ч нэмэлт бодис байхгүй. За энэ дээр жижиглэн ирчээл дээрээс нь дээш тодорхой хэмжээний одоо мүс юм уу тийм ээ эсвэл одоо уцсан ус нэмэл энэ коктейл бэлэн болно. Тийм учраас энэ таргалж байгаа болон мөн одоо бас чихрийн шиживчтэй хүмүүс бол бас энэ их тохиромжтой тийм коктейл байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо тоогооч төмөрч өдөр болон за хөтлөгч Тунгаа нартаа анхаарлаа хандуулъя. Битүүрийн хувьд бол энд одоо ажиллаа хийлээ. За тэгэхээр ямар ч гэсэн Дэлгэр мастер маань өнөөдөр гоё тийм шоколадаар ямар ч гэсэн зөвхөн шоколад хийх тийм гоё. Би ч гэсэн сураад авъя гэж бодлоо. Валентины баяраараа сайртай хүндээ бэлгэлээ тийм ээ. Би одоо энэ амталж бэлдсэн хавиргаа зүгээр зэрэг давс хийж авлаад тэг одоо халаа ажиллагаагаа хийж эхэлнэ. Сонгонтой хамт ингэж хэсэг байлгачих юм уу? Нэг өдрийн өмнө нөгөө ингэж сонгон цагаангаа хүнсний архийг халаад нэг өдрийн өмнө ингэ дараа тавьчих юм бол мах маань их сайхан зөөлөлдөг яваа. Тэгээд халаа ажиллагаагаа хийж эхэлнэ. За нөгөө том ногоон сонгон тийм ээ. Тэгээд цагаангаа хитэн хэрчим тэг яах юм бэ штэ. Дааж амтлах юм байна тийм ээ. Цагаангааг ер нь яг энэ ханиад томны үед цагаангаа бол нөгөө тархлааг маш сайн дэмждэг штэ тийм ээ. Цагаангааг одоо нөгөө манай монголчууд гэсэн дээр үед ингээл нунтаг бол янз бүрийн байдлаар хэрэглэдэг штэ. Энд чинь ханиад томны үед бол үнэхээр хэрэгтэй. Тархлааг маш сайн дэмждэг юм билээ. За утчилж шарж хайрс тогтоогоо тий. Хачиртаа ямар ногоонууд сонгож авсан байгаа вэ? За хачирандаа энэ төмөс чанаад авчирсан байгаа. Энэ төмсийг хастай чансан төмс байна тийм. Төмс одоо тоглогын цаасан дороогоод энэ токогондоо болгочих юм бүр гүйцэд дотоо чандсан байгаа. За тэгээд хачир нь болохоор тэгээд энэ бүдүүн сонгон, чинжүү тэгээд энэ sweet pumpkin буюу энэ шар хулуугаар холоо бас гоё харагдчих шүү тий. Гоё өнгөтэй. Өвлийн цагт ер нь ингээд юм гоё өнгөлөг жимс ногоо идэх гэдэг чинь хүртэл хүмүүсийн нөгөө идэх туршилт хүртэл нөлөөлөхөд гоё харагддаг тийм ээ. Тэгэхээр чөдрөө бас үзэгчдэд өөрийгөө танилцуулаач юу хэдэн жил ажиллаж байна. Одоо яг хэрхэн тоогооч болсон тухайгаа. Би одоо 2007 оноос хойш Макс Говт ажиллаж байна. Тэгээд
жат ресторан нэгдээд тэгээд бэрлэн мөрөөрт ажиллаж байгаад жат ресторан руу шилжиж жат ресторан тоглож болсон. Анх уусаа түүл яг Макс-аас тоглож ажлын гараа эхэлсэн юм шүү дээ. Үндэсний технологийн коллежийг төгсөөл тэгээд За. Тэгвэл танаа өнөөдөр үзэгчдэр ирсэн одоо залуу яг тоглож болохоор суралцж байгаа технологийн дэд сургуулийн оюутнуудаас танаа сургуулийн оюутнуудаас ирсэн байгаа юм шүү дээ. Тэгэхээр манай үзэгч залуучууд маань утгагүй л бас одоо манай чөдрөө шиг ингээл тоглож болчихсон. За тэгээд өөрийнхөө дадлаг туршлагаас үзэгчтэй маань хуваалцаж явах нь шүү дээ, тийм ээ утгагүй. Ажил дээр гараад эхлэхээр одоо багш нарын чинь хэлжсэн одоо заавар зөвлөгөөнүүдээс хамгийн одоо толгойд нь бууж тийм ээ нэрэл яг багш ингэж хэлдэг байсан да энэ л үний юм байна да гэсэн тийм одоо ямар зүйл байдаг вэ? За тэгээд ер нь маш нэг сургууль байх чаа маш юмыг зэгцтэй хийж сурах хэрэгтэй. Тэгээд хийсэн юм ямар ч тэмдэглэж заавж авах хэрэгтэй. Тэгээд тэнд авах ашиглаж авах хэрэгтэй. Тэр чинь эргээд танаар тэрэг болдог юм а гэдэг юм байна. Тэглэгээ яг яг тоглож юм бол одоо нөө технологи баримтлна гэдэг бас маш чухал зүйл байгаа тийм ээ. Одоо энийг ингэж шаарч жоохон хайр татаж жагаад овондоо хийгээд болох юм. Авирга маань бол зүгээр л бидний хэрэглэн хэрэгжилдэг нэг авирга янз бүрийн чоп мод яг биш. Өөрийнийгаа Монголд бол яг энийг бэлдээд хэрэглэхэд маш хялбархан байна. Хялбархан байна тийм ээ. За энд бол өнөөдөр нэг порц тоол хийгдэж байгаа тийм ээ. Тийм учраас энд хэд 3 шиг авирга байгаа юм уу? 4 юм уу? 3 шиг авирга. Ер нь хайцсангүй хүмүүс бас хавирга одоо тий болон одоо нуруу одоо нэг янз бүрийн стейк ч юм уу юм шарж хийсэн хоол нь бас их дуртай. Энэ чиглэлийн хоолыг хийж сурахыг хүсдэг л дээ. Тийм ээ. Тэр энэ бол одоо чинь хэр ямар хугацаанд болох вэ энэ хоол? За энэ нэг 20 минут за нэг 25 минутанд л болно да. Ер нь тоглох хүн ингээл яг ажиллахад ямар ур чадвар хамгийн сайн эзэмшсэн байвал ер нь одоо ур чадвараа дэвшлүүлэхэд хэлбэр гэж боддог бай. Хамгийн гол нь тэгээд хурдан тоглож юм бол их хурдан л авах хэрэгтэй л. Одоо энэ сахарын нэг корн сироп өдрөгчдөг байхгүй. Одоо энэ маань ингээд маха хэрдээс шим шүүс ягаад гэж алдахгүйгээр болгож юм. Тэгээд өнгөлөг шарагддаг тийм ээ. Манайд ер нь энэ худалдаанд өргөн байгаа юу? Байгаа. Энийг тэгээд бас өөрсдөө хийж болно шүү дээ. Сахарын сироп ороод хийж болно. Тийм мэдээж юм гоё юу сахарын юугаар бүрээд хөр энэ гол юм гоё өнгөлөг шаргал болж өгөн тийм ээ шаргал. Сахарын сиропыг бол арай нэг сул амттай ч тийм бос хамт оруулах. За энэ болохоор юу? Кумин. Монголоор бол гонь төгс үг. Тэр одоо жинхэнэ замд оруулна гэдэг чинь кумин. За. Ер нь аливаа махыг яг ингэж шарж хийх хоолн дээр тэр тухайн яг одоо сонгож хэрэглэж байгаа амт нэг чухал тийм ээ. Наад болгож шарах уу, Европ болох уу гэдэг бүх юм тэгээд заавал шалтгаална гэж байна. Тийм шүү нэрээ тий. За одоо энэ аргон өрхөдөө хайр тогтчлаа. Одоо тэр нэг овондоо хийгээд. За хэдэн минут байна? 200 градус нэг 15-аас 20 минут болох болно да. За. За одоо бүдүүн сон буюу ликийг хичиж хачраа бэлдэх гэж байна. Ингээд энэс юм хоёр баг зэрэг ингээд төсөлт хийгээд шаргадахад төгшөөгөө амтны шингэж явах. Чи энэ 3 төрлийн чинжүүгээр чимэглэл маягтай шарж тавих юм. За одоо энэ хулууга цохолоор нь хуваагаад холууч ер нь их олон төрөл байдаг шүү дээ. Энэ бөөрөнхий яг энэ хулууг бол голцоо чанал энтраас хийхэд их тохиромжтой байдаг тийм.
Энд чинь нөгөө цардуул агуулдаг учраас жин ихтэй хүмүүс хэрэглэхэд бол ингээд өөх хайдал үйлчлэгтэй гэж байгаа юм. Тэгээ нөгөө тийм одоо чинь чихрийн шижинтэй ч гэдэм сахар өвчтөй хүмүүсүүд хэрэглэхэд зохимжтой бас хэмжлэгээний юм ногоо байгаа штэ хулуу бол тийм ээ. Тэгээд энэ хулуугаар юу хийсэн байдаг ч бас ханиадны эсрэг айгуу дархлаа сайжруулах тийм дархлааны витамин гарсан байлаа бас. Ер нь би тэгж боддоо шүү дээ. Монголчууд маань хоод хүнсэндээ одоо олон төрлийн ногоо, жимсийг бас тий сайн хэрглэж байгаасай. Яг өдөр тутам хэргэлдэг хүмүүс манжин ловон гэсэн хэдэн ногооноос илүүтэй тий. Тэгээд ингээд бас нэг жоохон оюунсан маягтай болгоод. Энийг бол тэгээд баг зэрэг юм усан. За. Энд чи түр усаа буцалгаж байсан тийм ээ. Ер нь ачуудаа шараад дандаа шарах уу тий? Тэгээд энийг алж байгаа юм. Жигнэх юм тийм. Энийг махаад өгөхөд ирэхээр төмсөө цугж байгаа юм чихээ. Ер нь бол яг 200 градустай л жигнэхэд бол болох юм байна тийм ээ. Зөөлөн галаар 20-25 минут гэсэн. Энэ хачруул ингээд ирэхэд болсон. Ийм хачруу. Энэ хоолн дээр ямар сүмс хийх бол? Энэ өрдөөс сүмсгүй байх хэвээр. Яг. Энэ бас энэ халуун ногоо дээрээс нь цэцдэг. Энэ хуураа шарсан хавраг гэдэг. За. Тийм бас алдартай тийм хавраг байхгүй. Бас өрмөц юм байна тий. Tas нэг одоо нэг соустай тэр хаврагнууд ч биш болчих. За. Тэгвэл бас нэгэн гоё тийм шинэлэг байдлаар шархан тийм ээ. За миний коктейлний одоо бүтээгдэхүүнүүд бол хэрчээд бэлэн болгочлоо, их амархан маш гоё эрүүл харагдаж байна. Тэгээ таны хувьд бас одоо шоколада бор цаасан дээрээ түрхчлээ. Энэ ямар учиртай юм бол дараа нь яах вэ? За энэ болохоор бор цаасаа одоо нэмгээ одоо өөрийнхөө одоо ямар одоо цэцэг хэмээн тэр хэлбэртэй тааруулаад нарийн юм уу бүдүүн одоо урт хэмжээтэй зүсээд тэгээд одоо шоколад бол хайлуулсан шоколад бол яг ингэж одоо энэ нарийн мууны одоо хутганы хушуу ашиглаж ингэж доош нь татаж өгнө. За шоколад бол жигд одоо навч хэлбэртэй одоо хийх хэрэгтэй. Тэгээд энийгээ болохоор яг ингээд татсныхаа дараа одоо ийм дугуйдуу ийм хэлбэрийн хивнүүд байж идэг. За энэ хивнүүд ингээд зориулаад ингээд тавиад одоо ийм дугуй болгоод энийгээ ингээд зарцаа. За ингээд зарцаасныхаа дараа энэ болохоор бид нар цэцгийнхаа дэлбэгийг бэлтэж байгаа гэсэн үг. За тэгээд цагаан бор хоёроор хоёулын гадна нэм цэцгийн дэлбэг бэлтлээ. За энийгээ тодорхой температурт хүргэснийхаа дараа энийгээ аваад тэгээд шоколадаараа наагаад цэцгнүүдэд хийнэ гэсэн үг. Одоо бол ширээн дээрээ ингэж байж ах уу? Эсвэл өөр газар тавих уу? Тэгээ ер нь яг энэ бор цаасан дээрээ дэлбэгээ хэдэн минут орчим байх уу? За энэ одоо энэ тасалгааны температурт нэг 5 минут орчим байхад бол нэлээд сайн бийж чинь. Тэгээд одоо дараа нь энийгээ яаж хуулж аваад яаж юугаа цэцгээ хийх үү гэдгийг бол тайлбарлаж өгье. За одоо дэлбэгээ бийжиж хооронд хоёлаа бас зүгээр байхгүй юм хийн штэ тий. Тэрс мөн зүрхээрээ одоо бас зүрхэн хിവэрээ одоо ямар хэлбэрийн юу шоколад ашиглаж яаж хийх үү гэдэг бол бас аргачлалгаагаа хоёлаа юу хуваалцъя тийм ээ хүмүүстэйгээ. За Одоо тэгэхээр хачраа бэлдээ тийм ээ. За хачраа одоо шарж эхэлнэ. За энэ нэг жоохон бэлдсэн юм ногоон сонгон сарамстай юм тосоогоо. Оливын тосоо. Гүйн зүгээр. Зүр урамлын тосоо. Сарамстай. Итэг. Сарамстай ногоон сонгон. Ногоон сонгонтой сарамстай тий. Хамталсан тос юм байна тийм ээ. Энийг энэ дээр хамталсан тосондоо. За энэ холоогоо түрүүн битэр усандаа хэдэн минут жигнээд гаргаад ирсэн байгаа тийм. Хэдэн минут чансан бэ холоогоо усанд? Холоогоо нэг туцалгаад нэг 2 минут л авах. Тэрнээс л бол зэрэгж өөлөх байна. Энэ амтлсан тос нь ингээд бас тодорхой хэмжээний юм юу өгөөд гоё болж чинь тийм ээ. Бохууд өгөөд. За хормоны болохоор их гоё шарагдаад чаргал харьс тогтчихжээ. Одоо тэгээд энийг дахиад нэгэд энтраагаад жигэнсэн маягтай болгоод. Энэ ачиг бол бас их хурдан хугацаанд
бэлдэж болохоор юм байна. Тэгээ их гоё өнгө алгалсан. Ер нь хүний хоолны тавган дээр ийм өнгө байна гэдэг бол яг энэ хэмжээгээр одоо төрөл бүрийн аминд ийм эрдэс бодисыг агуулж идэг тийм ээ. Тэр энэ бол яг одоо 3 төрлийн чинжүү байна. Гоё улбар шарангатай хулуу байна. Тийм ээ. Цагаан сонгонтой. За өөр бас Одоо хоолноос гадна нэгэн төрлийн бас зууш. төрлийн зоош бэлтнэ гэж байгаа. Яа, хатан бүлээ бас бэлтчихлээ тийм ээ. Тэгээд гоч удааны цаас ороохын тулд шууд энэ юм дээр тавихаар наалдаг учраас За. энийг ингэж энэ дээр дэлгэнэ. Энийг хадгаад авчихна. Одоо чи юу бэлтгэх гээд скотч бэлдээд байгаа лээ? Удааны тийш. төвтэй. Эний ч одоо яг юу гэж нэрлэх юм бэ? Удааны цаас л гэж. Будааны цаас тийм. Будааны цаас. Энийг ингээд халуун бүлээ уусна. За. Тэгэл дүрэл. Энд чи ерөөсөө л цардуул пүнтүүц гэсэн үг юм байна тийм ээ. Будааны цаас буюу тийм. Яа, Аз хоолнуудад бол яг энэ хэрэглэгдээд идэв тийм ээ. Тэгэл шууд одоо янз бүрийн юу ороогоод идэхэд бол шууд идэхэд зориулсан тийм юм ороож идэж болно. Наадах чинь бас яг мэдээд авмаар юм байна. Бас их зөвлөрүүлэх хэрэггүй юу? Нэг их бас зөвлөрлөхгүй. Зэ. Энэ ингээд нэг зөвлөрсөн байхад бол эргэж хатуурах уу? Тэр хатуурч. Тэгэхээр бэлдсэн зууш маань юм будааны цаасанд ороогдсон байх юм шүү дээ, тийм ээ. Зэ. За энэ дээр одоо баг зэргийн пунктууд. За нарийн пунктууд. Урдчлаж чанадчихсан пунктууд байна, тийм ээ. Урдчлаад хүүдээ ус төртөөсөн пунктууд. За. Энэ дагсыг захтал вэлэн хэрэгтэй. Дагс маань болно. За утсан яргаа загсуу. Утсан яргаа загсан цаа. Хоёр зэсэн мэт тавьчихна. За. Чили соус, chicken гэдэг. Чили соус. Дахин юм хам зориулсан. Халуун ногоотой соус тий. За энэ одоо ингээд зэ хамгийн сүүлд яншууга нэмээд авах юм тий. Бас их гоё чамаа зууш болох нэ. Гэл чангахан шахлахаа ороод. За. Ингээд л юм байна. За. За энэ дээр чек. Дахиад өөр төрлөөр бас ороох нь тийм ээ. Одоо нэгийг л ороох юм би. Энэ одоо хажууд нь тавигдах салаад нь бас ногооны салаад. Манай чөдрөгийн хувьд бол гэр бүлийнх нь хүн тоогооч гэж хэлжсэн тийм ээ. Гэр бүлээ танилцуулах уу? Манай эхнэр маань бас Max Group тоогооч идэг. Тэгээд нэг UV Food Festival-аар бас хоёр цуг хамтарч юмар л эхнэрээ оруулсан. Бас нөгөө десертний төрлөөр хоёр эхнэр маань алтан тал авсан. За. Монгол турхтан тоогооч нар уралдаанаар тий. За. Тэр нарийн бовор алтан медаль авсан тоогооч гэр бүлийн хүн юм байна шүү дээ, тийм. Хоёулаа хамт бас яг нэг мэргэжлийн хүмүүс ахаар бие биенээсээ суралцсан, хамт нэг сонирхолтой гоё идэх бах тийм. Манайгаа тэгээд яг нэгтгэхэд яриад Манай нөгөө мастер тоогооч буян туул гээд нарийн бовны тоогооч байгаа шүү дээ. Нөхөр нь бас тоогооч, хоёулаа яг нарийн бовны тоогооч. Тэр хоёрыг ажиглаад тахтаас их гоё идэх шүү дээ. Хоёулаа ингээл ерөөсөө л хамт ажиллана. Тэгээд ерөөсөө тэр хоёр яг нарийн бов, десертний төрлөргөө бүр хоёулаа ингээд сонирхсан, анхаарлаа хандуулсан их гоё ярагддаг л да. Тэр гэр бүл бол бас. Энэ одоо. Тийм. Энэ дээр тахах шүү дээ. Өнгө алгалаад төсөлт хийх хэрэг гоё ярагдчих тийм ээ. Тэгээд ингээл тавьчих. За салаад начнуудаа ингэж талаа. Чингээс ахвраа дээрээс нь соусаа. Бууцааны навч, салаат навч хоёр тийм ээ. Ер нь бол чиний сонгосон энэ ногоонууд
Тэгээд бас нэг хийж байгаа зур салаад тоолч нэг хялбар хэрнээ бас их өнгөлөг их гоё харагдаж байна. Сонгосон бүтээгнүүнүүд тийм ээ. Одоо энэ дэр нь ингээд. За нууны салаатан дээр ямар соус соус ирсэн юм соус байна. Энэ Японоор оруулсан соус. За энд ямар гүнжтийн тос, гүнжтийн үр, алим, соёо соус. За үзэгчдтэй ч гэсэн давхар одоо текст дээр энэ соусанд орж байгаа бүтээгдэхүүнүүдийг давхар одоо яг текст дээр өгнө. Тийм учраас бас яг мэдээд авахд энэ ямар амттай соус болсон бэ? Халуун ногоотой халуун ногоогүй алим орсон гэхэр чинь бас жоохон чихэрлэгдэх амттай тийм ээ? Баг зэрэг чихэрлэг амттай. За. Энэ жижиг дөрчөд авчнаа. Үнэхээр тоглолт бол аюу цэвэрхэн үзэмжтэй байна. Яг би бас зоошвол ингээл мэрэгжлийн ангийн оюутнууд оролцож байгаа болохоор би бас яг энэ тоглолтыг ч гэсэн бас их хараад авч байгаа гэж бодож байна. Энэ хоолыг тоглоно гэдэг бол өөрөө бас их маш гоё одоо урлагтай тавлах, өнгө үзэмжтэй тавлах гэдэг бол маш чухал зүйл тийм ээ. Сарамсны. Түрүүн хэрэгэлсэн тийм ээ. Нэг бол зүгээр ингээд тавган дээр. Ингээл онгох зэрэг. Одоо өстө гоё амилж байна. За. За одоо ерөнхийдөө хоол маань төгсөж байгаа. За тоож төмөрч өдөр бит хоёр маань ерөнхийдөө яг үндсэн хоол маань бэлэн болж гин. За бас мөн салаатад тусчлаа. За манай Нимка мастер тоож дэлгэр хоёрын маань тэр шоколадны урлагаар үзүүлж байгаа үзүүлбэр нь хэр болж байна. За та хоёрыг сая хоолоо хийж байгаа хооронд бит хоёрын хувьд бас цагаан шоколадаа нэлэнхүүд нь бор цаасан дээрээ түлхүү түрхэд тэгээд баг зэрэг одоо хөрөгчний температурт байлгаж аваад гаргаж ирээд хിവэрээ дараад бол одоо та бүхний харж байгаачлан тэр зүрхэн хэлбэртэй шоколаднуудыг бий болгочлоо. Одоо бол бор шоколадаараа бас яг адилхан зүрхийг үзэгчдэд бол хийж одоо үзүүлэх болно. Тэгээд дараалыг харж агаад яг энэ цагаан шоколад шиг бор шоколаднууд бол гараад ирэх бах те. Тэгээд яаж эргүүлээд одоо хойлон энэ холио дээрээс нь давхарлаач юм уу тэгж тавих юм уу? Та ер нь яаж дизайнаа гаргах чинь? За яг ер нь бол одоо сая ингээд цагаан шоколадыг бол бас ингээд нэмгээ ингэж цаасан дээр асгаад ингээ бүрлээ шүү дээ тийм ээ. За ингэ тавиад жоохон температурт одоо өрөөний тасалгаанд байлгаж агаад за тэг ингээд зүрхийн хэлбэрээ гаргаж авлаа шүү сая тийм ээ. Одоо болохоор бороо бас ингэж адилхан аваад тэгээд нөгөө цэцэгнүүд эргээгээд нөгөө навшнуудаа холбож цэцэг хийн шүү дээ тийм ээ. За яаж цэцэг хийх үү гэдэг дээр бол одоо өөрөө ямар одоо цэцгийг сонирхолтой байна тэрийг бас сайхан харуулад тэгээд тий чинь. За энийг ингээд ямар ч өрөөний температурт ингээд түр тавиадгыг. За энэ ингээд бичгээрээ бид нар бас эргээд одоо ямар хэлбэр дүрстэй хий байх вэ тэрэндээ тааруулж одоо ингээд хийвээ. Сая бол зүрхэн хэлбэрийг гаргалаа. Одоо болохоор энэ 5 өршөө хэлбэр уу 5 дэлбэтэй цэцэг шиг энэ хэлбэрийг гаргая тийм ээ. За энэ бол жоохон ингээд бижиг. Энэ бол одоо ойролцоогоор хэдэн минут байх вэ? Нэг 3-5 минут л байна. Тий. Одоо дэлбэнүүд маань ерөнхийдөө бол бэлэн болцсон байгаах тий. Тий. Одоо ингээд дэлбэнүүд бүгд одоо бэлэн болцсон. Одоо энийг жоохон одоо хүүтэн газар байж байгаа. За одоо эргээд энийг нөгөө энэ сааснаас нь салгаж тавина шүү дээ тийм ээ. За тэгэхээр энтэй цог хоёул ингэ нийчээ. Та түрүүнээс хэлжсэн яг энэ бор цаасан дээр шоколадаа түрхчээд тэгшин гадаргуутай газар байлгах юм бол илүү одоо нөгөө хэлбэрээ олоход төхөмтэй гэж ярьжсэн шүү дээ. Тий. Энэ яагаад ингэж байгаа юм бол бор цаасан дээр шоколадаа түрхчээд энэ хിവэр дарах учраас гадаргуул маш тэгшин байж хэвээр. Тэгжээж энэ хивмэн цэв цэвэрхэн одоо ийм хэлбэр дүрсээ олж гарна. А хэрвээ ямар нэгэн ийм 100 дуу ч юм уу тийм ээ хотгор бүдэртэй ч юм уу тийм хэвэн дээр тавьчихаар одоо бидний одоо энэ яг хивмэн өөрийнхөө яг өнгө дүрсээр гаргаж чадахгүй байх нь шүү дээ. Тэгэхээр гадаргуугаас бас цэвэрхэн сайн сонгосон байх хэрэгтэй. Ер нь бол энэ шоколадны урлагийг хийхэд хамгийн найдвартай одоо хамгийн сайн хийгдэх юм чулуун тавцсан байж идэг. Ерөөсөө манай оюутнууд ч гэсэн анхаарах хэрэгтэй. Энэ чулуун тавцсан нэгт маш цэвэрхэн хоёрдугаар нь шоколадаа одоо ерөөсөө дандаа ямар ч одоо төрлийн шоколадыг шууд энэ тавцсан маань маш цэвэрхэн одоо шоколадны урлаг байнга идэг юм тавцсан байвал энэ дээрээ шууд асгаад за энэ дээр бүх төрлийн одоо чимэглүүдийг одоо бүх төрлийн аромаг янз бүрийн хэлбэртэй юмнуудыг шууд хийж идэг. Тийм учраас ийм давцсан бол хамгийн ашиглахад хамгийн тохиромжтой юм чулуун тавцсан байдаг. За тэгээд энэ дээрээ ашиглаж шоколадныхаа урлагийг ялангуяа том бүтээлүүдийг бол энэ чулуун тавцсан дээр бол маш сайн ашиглана. Тэгэхээр маш сайн хэрэгэлдэг. Тэгэхээр энэ бол их тохиромжтой хамгийн сайн тавцсан байж байгаа.
Ер нь залуучууд маань за магадгүй оюутнууд маань ч байд юм уу яг Валентины баяр болохоор их өргөн тийм шоколаднуудыг хийж өгдөг шүү дээ. Одоо миний бодлоор бол тань түрүүн тэр хэвэн дотор цутгаад шоколадаа хийх болов уу гэж харж байсан. Та бас арай өөрөөр хийж авах шиг байна. Тэгэж ер нь хийж болох болов. Яг хэвэн дотор шоколадаа цутгахаар нэлээд тийм өргөн хэмжээтэй шоколад гарч ирээ. Яг энэ дээр одоо ингэж тавьж агаад энэ дээр шоколадаа одоо хоёулаа хийж бас үзүүлж болж байна. За энэ дээр цагаан шоколадаар бол тийм ээ. За энэ бол бас хивээ сайхан дарж явах хэрэгтэй. За хивээ даржээ. За энэ дээр болохоор энэ хивээг ашиглаад бас цэвэрлээ. За ингээд бас шоколад яаж болж байна. За энийгээ ингээд эргээгээд зарцаа штэ тий. За тодорхой юм температурт барьж байгаа. Тэгээд эргээгээд нэлээ эн чинь одоо зузаан шоколад байна гэсэн үг штэ. Тэгэхээр энийгээ бол эргээгээд одоо хөргөчний хүүтэнд хурдан хугацаанд тавиул энэ улам хурдан бийж байна. За мөн ийм нөгөө юун хэвнүүдийг одоо хаймар хэвнүүдийг хэрэгэлдэг. За энэ болохоор өндөр температурын градуст бол хайлдгүй. За дээдл нь 560, 480, 420, 380, 320 гээд. Тэгээд ийм хэвнүүдээр болохоор одоо шоколадуудаа хайлуулад одоо би мөн сая энэгээр цагаан шоколадаар бас энэ хэвнүүдийг зутгаад ингээ хөлдөөд юу яатсан байж байгаа, bijүүлсэн байж байгаа. Тэгэхээр одоо энэ хэвнүүдийг бол бас хэлбэр төрсийг бол сайн ашиглаж хийж болох нь олон төрлийн навчтай хэвнүүд байгаа шүү дээ. За мөн гараараа бүх төрлийн бичээсүүдийг баярын өдөр одоо Валентины баярын өдрийн мэнд хүргээгээд гараараа бас шоколадаа бас одоо нарийнхан гоожуулж яж бас хийдэг. За тэгэхээр энэ дээр бол энэ бор цаасны энэ бор юм цаасыг бол маш сайн хэрэглэн. Энэ бол одоо шоколад гоождгүү. Дээрэс нь одоо энэ шоколадуудыг хийж агаад амын одоо тодорхой хэмжээгээр яг өөрийнх нь бичих одоо өргөнөөр бичих нөө нарийнхнаар бичих нөө тийм ээ гэж тааруулж агаад энэ дээр шоколадаа ингээд эргээгээд юу яадаг хэрэгэлдэг. Тэгээ энэ дээр бол бүх төрлийн одоо бичгүүдийг бас хэрэгэлж болно. Цэцэг навчнуудыг хэрэгэлж болно. Янз бүрийн хэрээс зураас татааснуудыг хэрэгэлж болно. Тийм учраас энэ нарийн бовны одоо энэ чимэглэл дээр шоколадны одоо урлаг бол маш одоо чухал байр эзэлдэг. За. Шоколад өөрөө их чухал одоо нөлөөтэй байх л да. Яг ямар төрлийн шоколад сонгож хэрэглэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад ямар зүйл хийх вэ гэдэг юм уу. Одоо бид нар Валентины баяртал зориулж нэвтрүүлгээ бэлдэж байгаас хойш мэдээж одоо зүрхэн хэлбэртэй шоколаднууд энэ өдрийн гол одоо хийгдэх зүйлс нь байх болоо гэж бодож байна. За магадгүй том зүрхэн хэлбэртэй шоколад хийхийг хүсэж байгаа бол одоо ямархуу шоколад сонгох нь зүйтэй гэдэг юм бэ? За шоколаднууд бол худалдаанд янз бүр. Тий хүнсний шоколадуудаас том дөрвөлжин одоо юм 1 кг байж байдаг. Тэрийг нарийн бовд маш өргө хэрэгэлдэг. Ер нь бол Германы шоколаднууд бол биш. Ер нь Европын орны шоколаднууд маш сайн байдаг. Яг гэвэл хайлуултанд ч гэсэн тэр сайхан тослог чанараа алддаггүй. За яг хуу урдаас бас хятадтай улсаас олон төрлийн шоколаднууд нийлүүлдэг. Тэгэхээр үнийн хувьд бол өөр, чанарын хувьд бол бас өөр. За хамгийн сайн одоо сайн хэлбэрээ олдог, маш хурдан хугацаанд хийгддэг. Тэр гялтгар одоо гоё одоо өнгө зэмшээ алддаг нь бас тэр бидний одоо хамгийн нийтлэг хэрэглэдэг Германы шоколадууд бол бас их сайн. Европын орны шоколадууд сайн. Тэгээ шоколад маань янз бүрийн олон төрлөөр байдаг шүү дээ. Зарим нь том дөрвөлжнэрээ яг нэг хэлээрээ байж байдаг. Зарим нь бүр томороо байж байдаг. Зарим бүр жижиг одоо пэйжент хийгээд ч юм уу одоо юу яхад жижиглээд маш хурдан хугацаанд хайлахт одоо боломжтой байж байдаг. Тэгэхээр ер нь бол олон төрлийн шоколаднуудаас хамгийн чанар сайтай нь бол миний одоо бодлоор бас Германы шоколад бол их сайн юм. Хэлбэр төрсөө сайн гарна. А дээрэс нь маш гоё өнгөлөг байдаг. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочдоор технологийн дээд сургуулийн оюутнууд маань хүрэлцэн ирсэн байгаа. За оюутнууд маань бас мастер тоогооч Дэлгэр болон Рамада зочд буудлын Жот рестораны тоогооч Төмөрч өдөр нараасаа асуух зүйл байвал асуух боломжтой байгаа. Тэгээ оюутнуудтайгаа уулзчаад ирээ, сэтгэлийг авчаад ирээ. Тэр хооронд бол бор шоколадаа хэвлэхэд бол бэлэн болчих واخ тий. За тий яг үнэ. За тэгэхээр энд бол онцлоод нэг хүнийг та бүхэндээ танилцуулъя. Технологийн дээд сургуулийн заах аргач, ахлах багш, Монгол Улсын мастер тоогооч Оюун багш маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За энэ хоолны мастерууд
нэвтрүүлэгт ингээд оюутнуудтайгаа оролцож байгаадаа маш их баяртай байна. Яг энэ нэвтрүүлэгт оюутнуудаа авчирч оролцуулсан байвал хүүхдүүдийн хоол хийх ур чадвар, өшөө энэ олон янзын одоо тий арга техникийг харуулж байгаа, зааж өгж байгаа энэ хоолны маструуд нэвтрүүлгийн одоо хамт олон бөгөөд оролцож байгаа тоогч нартай гүн талархал илэрхийлж байна. Тэгэхээр таны хувьд бол Монгол улсын мастер тоогч гэсэн эрхэм одоо алдар хүндтэй цал тэмдэгтэй байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож байгаа төмөрчүүдэр тоогчийн маань хийж байгаа хоол, за тэгээд тэнд дэлгэр мастрын маань хийж байгаа шоколадны чимэглэлийн ажлуудын тухай өөрөө мэрэгжил нэгтэй хүний хувьд сэтгэлээсээ хаваалцахгүй юу? За төмөрчөдөр тоогчийн хийж байгаа хоолн дээр бол хүүхдүүдтэй одоо энэ хоолны технологи ажиллагаа гэдэг юмыг илүү сайн түлхүү хараасаа гэж хүсэж байна. Энэ ямар төрлийн одоо махыг ингэж хайрс тогтоож шарна гэдэг нь дотор нь байгаа тийм махныхын дотор нь байгаа амин дэмүүдийг гадагш нь алдагдуулахгүй өөрт нь айл болохоор шингээжж хийдэг одоо энэ технологи байгаа. Одоо энийг бол манай хүүхдүүд яг мэрэгжлийн хичээлүүдээр үзээ явж байгаа. Яг одоо бол үзэж байгаа сэдвүүд нь тэгээд дараа нь битүү шарах шүүгэнд шарна гэдэг бол бас нэг төрлийн шаралтын ажиллагааны технологиг бас давхар сураа явуулж байна. Дээрээс нь нарийн ногоонуудыг хэрэглэж энэ хоолны хачруудыг бэлдэх аргуудаас бас суралцж байна. Халуун усанд шалцлах тий өшөө досонд хайрс тогтоож авах, жигнэх гэсэн аргуудыг бол манай хүүхдүүд давхар сураад явж байгаа юм. Чимэглийн тухайд бол шоколадны урлаг бол өөр асар их өндөр, мундаг хөгжсөн урлаг байдаг. Яг энэ урлагаар өнөөдөр Монголд бас ийм бүтээл хийж байгаа маш олон газрууд байдаг. Ялангуяа энэ нарийн бовны үйлдвэрлэлийг тий ажиллуулж байгаа газрууд, дээрээс нь манай энэ мастер тоогоочд нарийн бовчд бол түлхүү одоо энийг ашиглаж ирж байгаа. Гэхдээ ихэнх сүүлийн жилүүдэд манай Монголд энэ шоколадны урлаг илүү түлхүү хөгжиж маш олон тоогч нар энэгээр оролдож байгаадаа айгүй юм талархвштай байна. Дээрээс нь энэ хүүхдүүдэд бас тэр болгон манай сургууль дээр маш олон төрлийн хоол зааж лаборатори ордог ч гэсэн яг энэ шоколадны урлагаар бас үзүүлээд хичээл заах энэ бол тийм байнга хийгээд байдаггүй одоо хичээлийн нэг төрлөлтөө энийг энэчээ ирж дэлгэр мастраасаа суралцаж хүүхдүүд харж технологи ажиллагаагийн сурна гэдэг бол бас биднээсийн хувьд өстэй бас их том аз завшаан гэж үзэж байна. За баярлалаа. Тэгэхээр таач бас Монголын маань одоо хоолны маструудын нэг учраас дараачихаа нэвтрүүлэгт таныг зочноор урьж байна. Бас манай нэвтрүүлэгт ирж оролцоорой гэж хүсэх байна. За баярлалаа. Технологийн дээд сургуулийн оюутнууд маань бас өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочдоор ирсэн байгаа. Тэгээд тэндээс бас дэлгэр мастер тоогоочоос асуулт асууя гэсэн оюутан маань ирсэн байна. Өөрийгөө тэгэхээр танилцуулаарай. Тэгээд мастраасаа ямар асуулт асуухыг хүсэж байна? Технологийн дээд сургуулийн хоол үйлдвэрлэлийн технологич ангийн 3 ангийн Эрдэнэ гэдэг. Тэгээд одоо энэ Валентины өндөр тохиолдлоод одоо шоколад хийж байгаа гэж дээ. Тэгэхээр би нэг асууж байгаа юу болохоор одоо бид нар одоо бас адилхан юм хичээл үздэг тийм болохоор энэ чимэглэлийн тал дээр одоо цэцэг хийж байгаа гэсэн. Тэр нь одоо яаж хийвэл бид нарт бол анхааруулжтай тэгээд цаашдаа яаж хийхэд байна. Тийм асуулт асуух гэсэн тийм. Ер нь бол технологи тал дээрээ сая зааж байгаа. Тэгэхээр бас илүү дэлгэрүүлээд тайлбарлаад өгөөч гэсэн саналыг гаргаж байгаа маань тийм. Нэр нь чимэглэл талдаа. Өөрөө ер нь тоогооч хүмүүс чинь аль нэг тал руугаа одоо хоол руугаа ч гэдэм үү, сүмс рүүгээ ч гэдэм үү, за магадгүй чимэглэл рүүгээ ч гэдэм үү өөрийгөө илүү хөгжүүлэх гэсэн байдаг шүү дээ. Чиний хувьд яг ажлын талбар дээр гараад мэрэгжлийн тоогоочлоод ирэхээр аль тал руугаа илүү өөрийгөө хөгжүүлэе гэж боддог вэ? Тийм би бол нөгөө чимэглэл урлаг гэдгээр нь хүлээж авдаг. Тэгээд ер нь чимэглэл тал дээр нь яваа гэж боддог. Тийм. Баярлалаа, амжилт хүсье. За өөрөө тухайн дүрслэл хийх гэж байгаа юм дээр бол аягүй сайн ажиллах хэрэгтэй. Зургаа маш сайн унших хэрэгтэй. Өөрөө тэр дүрслэлээ аягүй сайн бодож боловсруулах хэрэгтэй. Юунд зориулж байгаа юм? Юунд зориулагдсан тийм ээ? Би хин зориулж хийж байгаа гэдгээ бол бас аягүй сайн тодорхойлж иж энэ шоколадныхаа урлагийн одоо бүтээлүүдийг хийвэл бас их зүгээр. За ялангуяа хүүхдүүдэд зориулсан одоо байвал ямар хөөрхөн өнгийг өгөх юм, ямар хэлбэр дүрсийг өгөх юм. За тэр шоколадны зузаа нэмгийн хүүхдийнхээ эрүүл мэндэд таарах уу, тохирох уу, мөн одоо ямар шоколад сонгож явал зүгээр ямар нэмэлт бүтээгдэхүүнтэй хэрэглүүл тэр хүүхдэд бас эрүүл мэндийн хувьд хэрэгтэй байх вэ гэдэг талаасаа бол бас тоогооч хүн өөрөө бас аягүй сайн мэдэх ёстой. Тэгээ шоколад маш сайн судалсан байх ёстой. Шоколад гэдэг хүний биеинд аль зэрэг ач холбогдолтой юм. За тэгээд тэр тусмаа одоо өндөр насны хүүхдүүдэд бидний үеийн одоо хүмүүс
хүмүүст мөн та нарт одоо залуу хүүхдүүдэд бол шоколад бас юугаараа тустай, ямар шоколад нь илүү юм. За мөн оюун санаанд бас шоколадыг бол тодорхой хэмжээгээр бас идэж явах хэрэгтэй. Оюун санаа, хүний оюун ухааныг бол бас нэлээд хөгжүүлдэг, бас их сайн тэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ талаас мэдлэгээ бол тооч хүн авч яж бас энэ хоолныхоо зохицуулах үйлчлэгийг эрүүл ахуй талаас бас аюул сайн мэдэрч тэгээд дараа нь дулааны боловсруулалтанд тодорхой хэмжээгээр оруулаад өөх нь тэр шоколадыг дахин одоо ингээ халаагаад дахин ингээд ахаар энэ шоколадны чинь доторх чийгшил тийм ээ юмнууд бас халга болно шүү дээ. Тийм учраас энийг бас сайн тооцож шоколадаа сайн судлах хэрэгтэй гэж одоо би бол зөвлөгөө өгмөр байна. Өнөөдрийн хоолны маструуд нэвтрүүлэгт манай хамт олныг урьж ирсэн танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр хоол хийж зааж өгсөн төмөр чөдөр тоогоочоос нэг асуулт асуух гэсэн юм аа. Энэ нөгөө нэг хоолыг хийхдээ нөгөө хуурай аргаар гэсэн шүү дээ тий. Нөгөө соусгүй бэлддэг. Энэний гол онцлог нь юу юм бэ тий? Тэгээд яг ямар амт энэ хоолноос гарах уу? Sweet нөгөө нэг fresh гэд бид шүү дээ тий. Ямар амтыг илүү давамгаалж авах байна хоолноос ч. За баярлалаа. Тэгээд энэ асуултанд хариулъя. Тэгээд энэ юу хуурай шарсан хавирга гэж байгаа гол учир нь бол энэ махныхаа шүүс нь яг дотроо тэгээ гадна тал нь айгу криспи юу энэ шаржигнсан тийм хавирга байх хэрэгтэй байхгүй. Тэгээд халуун ногоотой яг хятад өөрөөсөө ингэж идэх яг өөрсдийнх нь яс заншлаараа тэгэж иддэг тийм тусгай тийм хавирга. Өөр иймэрхүү сүмсгүй юм шаарддаг ямар хоолнууд идэх юм бэ? Ийм сүмсгүүд бол бас зөндөө юм байна л да. Нэг баг зэргийн крахмалаар бас юуг нь харьцдаг гэсэн. Харьж болдог гэсэн. Тийм олон дахин даа. Тэгээд ер нь л Аз маягтай болохоор халуун ногоо орно. Тэгээд тийм хураа тийм хэлсэн. Амтны хувьд бол ердөөсөө юу та маш гоё шүүслэг тэгээд баг зэргийн чихэрлэг амттай. Тэгээд өөрийн гэсэн өрмөц тийм нэг сэнгэнсэн амттай байх. Тийм авирах. Ердөөсөө шаардлага. За ингээд одоо хоёлаа хоолой тавглая тийм ээ. Хоёул маань одоо бэлэн болсон. За. Хоёул маань ингээд шаргацсан байна. Хаж тагтаад шаржгацсан байгаа. Төмсөөс тулгаан цаасаар ороод хамтж гинцэн шүү дээ. Гэтэ нэг төгсгөл рүү нийснэ төмсөө. Төмсөө баг зэрэг одоо чандсан байсан. Тэндээс нь цаг хугацааны байх юм бол 40 минут яг нэг ингээд шууд тулгаан цаасанд бол маш гоё болно л да. Энэ шуга аваад сангантайгаа цуган дээр харган дээр тавих юм. Жижигхэн чичээд. Одоо энэ халуун ногоогоо энэ харган дээр зөөгөөд. Ямар халуун ногоо үлээ натах чинь? Энэ нэг хатаасан чилээ шүү дээ. Тэрийг машинтаад ингээд бэлдчихдэг байхгүй. Хатаас нь яг бид тэр халуун чинжүү юм ба шүү дээ халуулна. Зүрээр нь ингэж бэлдсэн. Тийм халуун ногоотой биш. Зя ногоон сонгон ян шугараас цацчих гэсэн тийм ээ. За одоо ингэж хачаад авчи. За хачаад ерөөсөө ингээл халуун тосонд нэг сайн шараал тэгэл галын унтраагаад орхицсан тий. Тэгээ өөрөө ингэж жигнэгдээд ногоо маань энэ бүдүүн сонгог лик бол маш гоё амттай бас. Тийм ээ айхтар нэг хурц биш тий. Тэг гоё амт. Энэ бөөрхий сонгон шиг тийм. Амттай биш. Зя жигнсэн болоо. Хамтд чимжүү. Зя. За одоо энэ дээр энэ бэлдэж ирсэн. Цэцгий. Цэцгий. Ингээд юугаар миксерээр зохихоор ингээд юм утган. Халуун тосондоо тавьсан чинь ингээд буухааргүй тийм утган батал ингээд зохицдог. За. Энэ дээр тэгээд энэ жоохон
Хатаасан. Бэкно үгүй юу? Гоо энэ бэк юм шиг. Нэг хоньны махыг бас ингээд дассан хоньны мах гэдэг бас. Хатаагаад. За ингээд тооч төмөр чөдөр битэрийн хийсэн хоол. За салат бол бас бэлэн болчлоо. Би нөгөө тооч чөдрөөс асуусан л дээ. Энэ яншуу ногоон сонгон арай их биш үү гэдгсэн тийм. Гэсэн чи үгүй гэж байна. Тэгээ энэ бол ерөнхийдөө яг энэ хавирганыхаа амтыг гаргах зорилгоор яг ногоон сонгон яншуу энэ улаан перц дээр ингэж яг холж итгэр амт нь аягүй гоё хосолдог гэдэг. Бас их өрмөц гой заасан байгаа зү. Тийм байна. За 100-ны хувьд ч гэсэндээ тийм ээ бас өнгөлөг өөр ингэсэн өрмөц амттай. Гой зоош болсон байна дэлгэр мастра. За 100 бол бас их хурдан хугацаанд одоо хүн хоол тэжээлээ боловсруулахад хамгийн одоо шаардлагатай юм хөнгөн зоош болсон байна. Тэгээ хоолны хувьд бол бас их үзэмжтэй өнгөтэй бас их сайхан. Тэгсээр нь бас хүн их эдэнхтэй тийм сайхан хоол болсон байна. За дэлгэр мастер Нимко хоёроо хийсэн бас энэ коктейл. За энэ гайхалтай шоколадын бүтээлийн тухай дуурахгүй чадахгүй наа. Тэгээ үнэхээр бас гоё ингээд энэ шоколадаар ингээд нөгөө хийсэн гэхэд яг нөгөө цэцгийн дэлбээ шиг гоё нимгэн болсон байгаа байхгүй юу. Үнэхээр гоё. Тэгээ тэр сүүлд нөгөө бор цэцгийнхаа ингээд бор шоколадаар бас юм нөгөө юу хийсэн байгааз содл. Тэр нас ая тохиуртэй тэр нас их гоё ярсан байна. Тавьр бас их баярлалаа. Айгу гоё үнэхээр гоё шоколадаар хийсэн бүтээл болж чаджээ. За ингээд олонцлол ёсороо манай гэр гэртээ тогоо сэтгүүл бол яг хоолны мастер сэтгүүлтэйгээ хамтарч ажилладаг байгаа. За энэ нэвтрүүлгээр хийгдсэн олон сайхан гайхалтай хоол зурш бүгдийнхэн жор гэр гэртээ тогоо сэтгүүлээр мань хэвлэгддэг байгаа. Та бүхэн эргээд бас хоолныхоо жорыг сэтгүүлээсээ хүлээж авах боломжтой. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт урагдаж оролцсон. Өчигдрөөдөө бас сэтгүүлээсээ бэлэг олгож өгье. Нимка коктейл чинь ямар бүтээгдэхүүнүүд орлоо? Коктейлэнд бол одоо ногоон өгөрцөө орсон байгаа, буйцаа орсон байгаа, луува орсон байгаа. За тэгээд лимоны шүүсээ бол тохируулаад гэр эзэгтэй нар маань хийхэд илүү тохиромжтой болоо гэж бодож байна. Тэгээд дэлгэр мастер маань бас өөрөө хийсэн чимэглэлийн ажил дээрээ дахиад нэг тайлбар өгье гэж бодож байна. Яг ийм одоо тавхтай ийм шоколадаар хийсэн ийм гоё чимэглэлийг 2 дугаар сарын 14-нд буюу өнөөдөр бол одоо хайртай хүмүүстэй та бүхэн өгөхөд үнэхээр сэтгэл хангалуун таны хамгийн гоё хайрын илэрхийлэл болж чадах юм болоо гэж би хувьдаа бодож байна. За ер нь хивийг яаж ашиглах вэ? Тэгээ шоколадыг яаж хайлуулж хивэнд хийх үү? Хивийг яаж ашиглах уу? Гэд ингээд хив ашиглаж одоо тэр 5 гушуу мөн зүрхнүүдийг хийсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ энгийн одоо гэр гэртээ эзэгтэй гэр гэртээ тоогооч гэдэг шиг гэртээ байгаа эхчүүд бас үр хүүхдүүдтэй хайртай найз нөхдөд бол бас ингээд ямар төрлийн хивийг одоо ашиглаж бас болно. Дээрэс нь мөн ингээд янз бүрийн одоо хэлбрээр юу хийсэн одоо цэцэгнүүдээ ингээ янз бүрийн хэлбэрээр одоо байрлуулж байна. Жишээ нь одоо тэр цагаан шоколадан дээр цагаан навчин дээр 5 гушуу тавьж гисэн байгаа зү тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд тогтоож олно. Хэлбэр төрсөө бол өөрөө янз бүрээр айлхаар загвар дизайна, айлхаар өндөр тийм босоод маягтай хүн харахад ингээд хавтгаар навтгар биш. Тавган дээр тавтаач гисэн тавгныхаа одоо өнгийн хүртэл одоо зөв сонгож авах хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ бид нар арай тодруулах маягаар хүрэн өнгийн тавг сонгож авсан байгаа. За тэгээд бас янз бүрийн хэлбэрээр давхар дээрээс нааж болно, өндөр болгож болно. Өшөө ингээд хавтгаалаад уртаар нь зүрхнүүдэд тавьсан жил томоос нь жижиг хүртэл тийм ээ. Тэгэхээр энийг бол өөрөө хийж байгаа юм байна. Өөрөө сонголтоо, дизайн өөрснөө юу яах нь штэ. Харж хийх нь штэ. Энэ шоколадаар ингэж янз бүрийн том бүр бүтээлүүд хийсэн байдаг. Ч ер нь одоо олон улсад аль орныхын юм шоколадаар илүү хөгжсөн байдаг вэ шоколадны бүтээлэр? За ер нь бол шоколадаар бол энэ дэлхийн улс орнууд бүх улс орнууд бол шоколадыг өргөн ирэлдэг. За ялангуяа Европын орнууд мөн одоо Япон, Ази орнууд ч гэсэн маш өргөн иргэлж байгаа. Тэгээд чинь шоколадны төрлөөр асар том бүтээлүүд хийдэг. Маш гайхамшигтай бүтээлүүдийг. За манай оюутан хүмүүс бол андшгүй тийм ээ. Та нараа мэдж байгаа. Олон улсын тэмцээн уралдааныг бас үздэг байх. Монголд ч гэсэн одоо олон тэмцээн уралдаан болдог. Да энэ дээр ч гэсэн манай тогооч нар тэ нарийн боовчд бол энэ олон төрлийн одоо бүтээлүүд хийсэн байдаг шүү дээ. За баярлалаа. Ингээд бас дөрүлээ нэвтрүүлгээ өндөрлөө. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин тоогоочоор Рамада зочид буудлын Жот рестораны тоогооч төмөр чөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ уран бүтээлчдтэйгээ бас хамтран ажиллахад туйлын таатай байлаа. Нэвтрүүлгийнхаа шин дугаарыг хүлээн авч үзсэн үзэгчид та бүхэндээ бас баярлалаа гэдгийг.